Үзэгч та бүхнийхээ өглөөний амар мэндийг дахиад алтхын UBS телевизийн уран бүтээлчд энэ Бямб гарагийн 3 дахь кофе цагаа танд хүргэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ өглөө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ээлжид зочдоо та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын Гавьяат эдийн засагч доктор профессор Дондог, мөн Монголын мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Чимэд Сүрүнаар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд сайхан амарцгаасан уу? Сайхан амарлаа. Сайхан амарлаа. Тэргэлдээ бас өглөөний мэнд хүргээ сайхан амарсан уу? Тэгэхээр та гуравтаас өглөөний миний хүргээ тэгэхээр амралтын өдрийн өглөө бас үзэгч олонтойгоо уулзж байгаа. За бүгдээрээс уламжлалсан асуултаараас нэвтрүүлгээ эхлүүлье. Та бүхэн кофе уух уу, цаа уух уу? За цаа. За би кофе уучих. Тэрглийгээ кофе цаа ярилж байгаа хоорондор гурлаа ярилцлага эхлүүлжээ. Энэ жил Монголын мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институтийн 20 жилийн ой тохиож байна. Тэгэхээр танай хамт олонд бас юу дөрөнд 20 жилийн түүхэн баярын мэндийг хүргье. 20 жил гэдэг бол алдаатай оноотой. Тэгээд олон ажлуудыг хийж гүйцэтгсэн олон зүйлийг ч өнөөдөр бас дурдж болохоор ийм гайхамшигтай он жил гэж хэлж болно. Тэгээд тэгш тэмдэглэлт өдөр давхцсан энэ жилийн тухай бид яриагаа өрнүүлэхээс өмнө Монголын мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институт ер нь хэрхэн үүсгэн байгуулагдчихэв. Тэгээд өнгөрсөн 20 жилийн амжилтаа бас нэг базаад нэгтгээд бас товчгоо мэдээлэл өгөхийг хүсэж байна. Юуны өмнө телевиз үзэгчид Монголын мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институтийн гишүүд мэрэгчсэн нэгтлэн бодогч аудиторуудаа Монголын мэрэгчсэн нэгтлэн бодогчдын үүсгэн байгуулагдсны 20 жилийн баярын мэндийг хүргэе. За институтийн 20 жилийн түүхийг ярихын өмнө яг анх яаж байгуулагдсан талаар Дондог шман яриулаараа илүү зохицоолоо гэж бодож байна. За тэгээ. За 1993 онд нэгтлэн бод хүртгэлийн тухай хууль анхлан батлагдсан. Тэгээд нэгтлэн бод хүртгэлийн хууль батлагдаад тэрэнд нэгтлэн бод хүртгэлийн сангийн сайдын дэргэдэх нэгтлэн бод хүртгэлийн мэрэгжлийн зөвлөл гэж байгуулагдсан. Тэгэхээр тэр мэрэгжлийн зөвлөлийн дараагаар нь бол намайг томилж ирсэн байгаа юм. Тэгээд 95 онд намайг сангийн яамны нэгтлэн бод хүртгэлийн хэлтсийн дараагаар дашнам битэрийг бол Япон улсад өрж Японы ажил төрлийн мэрэгжлийн байгууллага ямар ажил хийдэг тухай бидэнд танилцуулахын зөвшөөрөл тохиолдсон байгаа юм. Тэгээд тэрэнд очиж Японы мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институтын үйл ажиллагаатай танилцаад ер нь бол Монгол бас яг ийм байгууллага хэрэгтэй юм байна. Зайлшгүй энэ бол чухал зүйл юм. Энэ нийгэмд бас маш ойлголт чухал байгууллага байдаг юм байна гэдгийг тэнд ойлгож аваад. Тэгээд эренгүүтээ тэр Японы мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институтын тэр туршлаган дээр үндэслээд тэр Монголын мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институт гэж байгуулъя гэдэг тэрнийх нь юуг дөрмийг анхаглан боловсруулж эхэлж байсан. Тэгээд дөрмийг боловсруулж явах явцдаа нэг хэсэг нөхдөдөө мэрэгжлийн нөхдөдөө ярилцаад ер нь бол Монголын мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институтыг байгуулах хэрэгтэй юм байна. Ер нь одоо бий болчиход байгаа нэг 100-аад тэр чинь 1996 оны ихээр ярьж байна л да. Тэр үед бол нэг 100-аад мэрэгчсэн нэгтлэн бодогчтой болсон байсан. Тэр мэрэгчсэн нэгтлэн бодогч манад юу хийх юм бэ? Ямар ажил хийх ёстой, ямар үүрэг оролт байх ёстой гэдгийг бас тэр үедээ бас хүмүүсүүд манаас төдийлөн сайн мэдэхгүй байсан. Ер нь бол 90 эдэн оны үе ихэнд чинь бол бүх юм ингээд томооны болцсон. Хэн юу хийхээ мэддэхгүй. Нэгтлэн бод хүртгэл гэж юу байх нь мэддэхгүй нэг тийм үе байлаа шүү дээ. Ер нь бол тэгээд ихтэй сургуулиуд хүртэл ер нь багш нар нь шинэ зах зээлийн үеийн нэгтлэн бод хүртгэлээ мэддэхгүй учраас юу заахаа мэдэхгүй болцсон. Тэгээд хуучин бүртгэл нэг ерөнхийд нэг заасан маягтай нэг тэгээд нэг тийм эрлийн зүг ийсэн. Тэр нөхцөл тэр мэрэгчсэн нэгтлэн бодогчдод шалгалт өгөө тэнцсэн тэр улсууд маань чухам юу хийгээ бас мэдэхгүй тийм үе байсан. Тэгээ ер нь бол эдэнтэйгээ нэг зөвлөлттэйгээд ингээд зөвлөгөө байгуулъя, зөвлөгөө зохион байгуулъя. Тэгээ ер нь бол дараа нь мэрэгчсэн нэгтлэн бодогчдын институтыг нэг зөв ёсоор байгуулчих гэсэн. Ийм агуулгын үндсэн дээр тэгээ бид зөвлөлдөө тэгээд 120 хэд үний мэрэгчсэн нэгтлэн бодогчдод цуглуулах тэгээ хуралдах 2-3 өдрийн семинарыг тэр хандвыг бол улсын төсвөөс гаргаж чадаагүй. Бид нар өөрснөө тэрийг бүрдүүлэх тэгэл бэлтгэл ажил хийх дөрвөн дахиж боловсруулах энэ төрлийн зөндөө ажлууд хийж байгаа. Ингээд 1996 оны 3 сарын 9-ний өдөр энэ институтээ анхлан байгуулж байсан. Тэр институтээ байгуулад яг тэргүүлэгчтэй сонгуул, өдөрт зөвлөө сонгуул, дараагийн сонгуул ингээд үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэс хойш бол ингээд 20 жилийн хүрчиж. Тэгээ 20 жилийн хугацаанд үе үеийн манай энэ мэргэжилтэй хүмүүс, удирдах хийсэн хүмүүс
одоо хамтран зүтгэсэн хүмүүс бол олон зүйлүүдийг бол хамтдаа бий болгосон. Зүгээр тоомлоод өртөх юм бол одоо нягтлан бод хүртэл аудит хэмжлийн одоо салбарын хуулиудыг анхлан батлуулж хэд хэдэн удаа өөрчлөн шинжиллээ. Тэгээ энэ онд гэхэд бид нар 2016 онд нягтлангийн хууль, аудитынхаа хуулийн одоо шинжилсэн хувилбараар бас мөрдөж эхэлж байгаа бас онцлогтой жил байгаа. Манай институтийн одоо 20 жилийн ой тохиогдож байна. Бид бүхэн одоо 6 дахь удаагийнхаа их хурлыг бол хийх гэж байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллага, төрийн бас байгууллага бол ингээ өөрөөрөө зохицуулдаг байгууллага бол бас одоо өөрийнхөө бүтцийг бий болгоод хууль эрх зүйгээр өөрийнхөө статус, эрх үүргийн тодорхойлогдоод явж байгаа тохиолдол бол бас Монголд бол их цөөхөн бий. Тэгээд тэрний одоо тэргүүлэгчдийг нэг болоо гэж бодож байгаа. Тэгээд бидний хувьд бол гол нь энэ Монгол улстай нягтлан бот хүртэл аудитын тогтолцоог одоо төлөвшүүлэхийн төлөө тууштай энэ 20 жилд бол ажилласан. Төрийн болон одоо ихтэй сургуулиуд одоо энэ чиглэлийн салбарын бүхий л зүйлүүд дээр тухайлбал түрүүний хэлсэн хууль эрх зүйгээс гадна тэр мэрэгжлийн институтыг байгуулахын төлөө бол бас хамтарч нэлээд ажлуудыг бол үүсгэн байгуулж хөгжихэд бол хувь нэмэр оруулсан байгаа. Түрүүний хэлсэн нягтлан бот хүртлийн мэрэгжлийн зөвлөл гэж байна. Ихтэй сургуулиуд одоо нягтлангаа шинэ хөтөлбөрөөр хэрхэн бэлтгэх тухай асуудлууд байна. Аудитын компаниудыг одоо энэ чиглэлээр одоо зөвлөгөө өгөж хөндлөнгийн хараад бас хяналт шалгалт хийж энэгээр бизнес хийж болд юмаа гэдэг олон улсын энэ чиг хандлагыг бол оруулж ирж байна. Үйл ажиллагаагаа бид нар хөнгөлөх зорилгоор одоо үйл ажиллагаа мэдээлэл боловсруулах одоо програм хангамжийн компаниудаар бизнес хийх, аутсорсинг хийх, зөвлөгөө өгөх энэ чиглэлийн бизнесүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаанууд явагдаж байна. Цаашид бид нөөс энэ нөгөө мэрэгжилтэн бэлтгэхээс гадна тэрийг мэрэгшүүлэх чиглэл рүүгээ илүү бол манай байгууллага өөрөө анхаардаг. Тэгэхээр мэрэгжилтэн бэлтгэлээ бакалаврын зэрэгтэй болцсон технологиудаа цаашд мэрэгшүүлж бид нар одоо үндэсний хэмжээнд цаашлаад олон улсын зах зээл дээр ажиллах боловсрогчдын болох тал дээр бол илүү төлхөө анхаардаг. Тэгээд өнөөдрийн хугацаанд бол бид нар 3800 одоо 36 мэрэгсэн нягтлан бодогч үндэсний хэмжээнд бол тусгай зөвшөөрлөн үйл ажиллагаа явуулж байна. 140-од аудитын компани энэ дотроо одоо дэлхийн сүлжээнийг албаал гэж явуулах Big 4 гэж хэлдэг те одоо Ernst & Young, KPMG, PwC гэмчлэн одоо дэлхийн хэмжээний тэргүүлэгч компаниуд бас Монголд одоо үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр эдгээр бол манай одоо гишүүнчлэлтэй жинхэнэ гишүүн байгууллага байна. За түүнээс гадна гадаад харилцаагаа өргөжүүлэн хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр Монгол улсын одоо төлөөлж дэлхийн нягтлан бодогчдын холбоо мөн одоо бүсийн буюу Аз намхан далайн нягтлан бодогчдын холбоонд бол гишүүнчлэлийн статустайгаар бол үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр эдгээр байгууллагууд маань дэлхийн хэмжээнд нэг стандартчлал, нэг даяарчлалтай бодлого чиглэлийг одоо баримталж явдаг. Түүнээс гаргасан тэр байгууллагуудаас гаргадаг тэр стандарт, дүрм журам одоо бодлогын баримтчгүүдийг бол бид нар Монгол улстай бас төлөөлж одоо бас энэ үйл ажиллагаануудыг явуулдаг. За ер нь бол сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гишүүд дэмжигчд, оюутнууд тийм ээ. Ингээд ер нь олон тал дарах хэмжээг бол гишүүд дэмжигчдийнхээ хувьд бол бас зохион байгуулж байгаа. Ингээд энэ цааш нь яриул одоо нэлээд олон асуудлуудыг бол бид нараас ярьж болох ба. За эрдэмтдийн зөвлөл гэж байдаг. Одоо манай энэ салбарын нягтлан бот хүртэл аудитын чиглэлээр одоо судалгаа хийгээд доктор, за цаашлаа шинжилгээ ухааны доктор болсон хүмүүсээрээ бид эрдэмтдийн зөвлөл байгуулж энэ салбарыг цаашд одоо яаж одоо шинжилгээ ухааны үндэслэлтэд хөгжүүлэх вэ гэдэг чиглэлээр бол сүүлийн үед бол нэлээд төлхөө анхаарч ажиллаж байгаа. За мөн одоо гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдгэрийг одоо нэр хүндийг өргөх, алдаршуулах тэр ажлуудыг бас санаачлан зохион байгуулж явж байгаа. Одоо 99 оноос хойш та бүхэн мэдэх бах бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын өдөр гэдгийг бид нар санаачилж засгийн газраар шийдвэр гаргуулж одоо жил болгон багш нарын баяр, эмчний баяр гэдэг шиг одоо бүртгэл санхүүгийн хүмүүсийн бас баярын ам бас ингээд тэмдэглэдэг тийм одоо уламжлалтай байгаа. Эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаа бид нар ихтэй сургуулиудаа хамтарч үндэсний хэмжээнд явуулдаг байсан бол сүүлийн жилүүд одоо сүүлийн 3 жилээс ахуулж олон улсын түвшинд бол зохион байгуулж байна. Энэ жил бид бас 20 жилийнхээ он хүрээнд одоо ихтэй сургуулиуд, мэрэгжлийн байгууллагатай хамтраад энэ олон улсын арга хэмжээг бас 5 сард хийхээр бас төлөвлөсөн байгаа. За ихэмжлэн дурдаа давил ер нь бас 20 жилийн ажлыг бол бид 100 минутанд бол амжихгүй болоо гэж бодож байна. Гол онцлог мэдээллүүд нь бол энэ болж тарж байна тийм ээ. За тэгээд Монголын мэрэгсэн нягтлан бодогчдын институт байгуулагдсанаас 2 дахь жилээс эхлээд Монголын мэрэгсэн нягтлан бодогчдын дунд одоо олимпиад зохион байгуулж ирсэн. Тэгээд энэ жилийн үед бол 19 дахь удаагийн олимпиад зохион байгуулагдах гэж байгаараа их онцлог болж байгаа шиг байна л да. Тэгээд жил болгоны олимпиад бол яг энэ одоо нягтлан бодогчдын дунд нэр алдартай гэдэг юм уу, энэ салбарт бас ингээд өөрийнхөө хөрөнгө оруулалтыг, өөрийнхөө бас
нэмэр тус болсон энэ хүмүүсийн нэрэмжит болгон өрнүүлдэг юм уламжлалтай юм билээ л дээ. Энэ жилийн тухайд бол одоо дөнгөж сая бас бидний бас ингээд зочноор өргөгдсөн байгаа Монгол Улсын гавьяат эдийн засагч доктор профессор Дондгийн нэрэмжит болж ингэж өрнөж байгаа юм билээ. Таны хувьд бол одоо бараг би сая таны бас ажилласан ажлын намтрыг үзэж хахад бараг л энэ байгууллагын эхний 12 13 жилийг толгоолж исэн энэ одоо байгууллагын хамгийн анхны шавыг нь тавьж исэн юм хүндтэй хүмүүсийн нэг яах аргагүй болж юм л да. Тэгээд энэ жил бол ингээд таны нэрэмжит болж байна. Тэгээд олимпиад зохион байгуулах санаачлагыг бол танаа хамт олон таны одоо яг удирдахжсэн тэр үед гаргаж ээжээ. Тэгэхээр энэ олимпиад ер нь зохион байгуулагдсанаар Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын энэ ажил үүсэлт ер нь хэрэг хувь нэмэр болсон юм үйл явдал болсон юм бэ. Тэгэд яагаад энэ олимпиадыг зохион байгуулах болов? Эндээс төрж гарсан алдартнууд гэдэг юм уу? Эсвэл энэ мэрэгсэн нэгтлэн бодогчдыг нэрлэвэл бас ямар хүмүүсийг хэлж болох вэ? За тэгэхээр энэ олимпиад 1998 оноос эхлээд энэ олимпиадыг одоо зохион байгуулж эхэлсэн. Энэний одоо хол шаардлага нь яасан гэхээр ер нь энэ олимпиадыг зохион байгуулсан зэрэг энэ оюутнуудын мэдээлэл авсан мэдээллийн чанар маш их сайжирдаг. Түүнээс гадна тэр оюутнуудыг бэлдүүлж байгаа багш нар өөрсдөө бас их тэр хоорондоо өсдөг. Тэгээд нэг сургуулиас бол нэг 5 оюутан тэр олимпиадд орж байгаа юм л да. Одоо Монголын бол яг нэг 30-аад ихтэй сургууль нэгтлэн бодогч бэлтгэж байна. За эндээс нь бараг л 20 орчим нь одоо ингээд энэ олимпиад жил болгон ороод байдаг. Тэгэхээр нэг сургуулиас нэг 5 оюутан орно гэдэг бол тэгээд тэр оюутныг 5 оюутныг гаргаж ирэхэд тулд тэр сургууль бол олон шаттай юм олимпиад дотор олимпиад зохион байгуулдаг. Тэгээд ингээд олимпиад ингээд 5 шаттай олон шаттай ингээд олимпиад зохион байгуулалт байхсан зэрэг чинь тэд нар чинь мэдээж одоо тэр олимпиад бүхэн идэвхтэй оролцох хэвээр оюутнууд бол тэрний тулд тэнд бэлтгэл их сайн хийдэг. За тэр 5 оюутан бол ингээд бусдаас бол хамаагүй дасраад гараад ирдэг байхгүй. Багш нараас хамаагүй дээшээ гараад төвшин багш нарын мэдлэгээс төвшин дээшээ гараад ирдэг. Яг л тэр олон сургуулийн хүүхдүүд одоо хоорондоо ингээд оюутнууд өрсөлдөхийн тулд бол маш их мэдээллийг үзэж харсан юм байж байгаа. Тэгээд нэг одоо нэг багш хэлжсэн. Гэхдээ би бүр хэдэн цаг л одоо носолж байгаа л нэг юу хийчдэг, бодлого хийчдэг. Энэ хүүхдүүдээс нэг 20 минут дотор нөгөө тийч бодчихдээ. Ёстой урамгүй шүү гэдэг. Тэгжээс тэгэхээр тэр бол одоо мундаг их бэлтгэгдсэн хэрэг байгаа. Тэгээд тэр олимпиадад орсон эхний одоо топ 10 гэж шалгуулдаг юм да. 1 2 3 гэх топ 10. Тэгэхээр тэр топ 10 бол ерөөсөө шууд үнэлэгддэг хэрэгтэй л. Өндөр цалинтай ажилтнал шууд татаад аваа явчихдаг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо ямар хэмжээний одоо нэр хүндтэй болж байгаа гэдгийг бол энэ тодорхой болж байгаа юм да. Энэ бол бас их өндөр шагналт одоо бид бол манай энд бол Ernst Young гэдэг компани тийм баха. Ernst Young компани одоо ивент итгэж байдаг. Энд бол эхний үед бол ерөөсөө шууд $1000 одоо шагналт өгж ирсэн. Одоо бол яг нэг сая орчим төгрөгийн шагналтай байх жишээтэй. Тийм шагналтай. Тэгэхээр энэ бол ерөөсөө за энэний тулд энэ сургуулиуд юугаа бэлтгэхийн тулд энэ олимпиад орохын тулд бол бас хөтөлбөр нь ойролцоо очдог. Хөтөлбөр эжигдүүлдэг байхгүй юм. Тэнд очиж оюутнууд өрсөлдөж байхын тулд тэнд юу үзэж байна вэ? Яаж үзэж байна? Ямар нэр томьёотой байна вэ? Энтергээд нэр томьёоны хувьд тэр онлын төвчний хувьд энэ тэр хөтөлбөрөөр эжигдүүлнэ. Багш нар бас тэнд их бэлдэн, оюутнууд бэлдэн. Энтергээд манай мэрэгчтэнгүүдийн төгсч байгаа чанар бол маш их сайжирч байгаа. Энэ олимпиадд орсон оюутнууд ингээд мэрэгсэн нэгтлэн бодогч болж байна. Тэгээд мэрэгсэн нэгтлэн бодогч болоходоо бол их амархан ерөнөөс бол энэ эхний шатнаар л гаргалж аваад мэрэгсэн нэгтлэн болчдөг. Тийм их өсвөрхийн мэдлэгтэй болж байгаа. За одоо ингээд одоо олимпиад одоо ороод тэргүүн баяр ажиллаж байсан улсуудыг ингээд ярих юм бол одоо манай хамгийн анхны олимпиадын эзэн бол Батсан гэлгээд одоо зулгаад тэр бол одоо улаархан их том компани санхүүр хэлсэн захирал одоо хийж байгаа жишээтэй. Одоо манай Чимэд Сүрэн байна. Бас одоо олимпиадын одоо анхны одоо тэргүүлэгчдийн нэг бас л одоо Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтыг удирдах гэх мэтлэнгээр энэ ажиллаж байгаа салбартаа тэр манай энэ төрүүлсэн амжилт гаргасан хүмүүс бол их сайн ажилдаг юм байх. Тийм учраас бол энэ олимпиад бол нэгтлэн бод бүртгэлээ хөгжүүлэхэд бол их төхөм үзүүлс их тус нэмэр болдоо гэж ингэж би бас тодорхой их баяртай байдаг. Тэгэхээр бас институт бол за 20 жилийн нүрийг үзэж байгаа юм. За олимпиад бол 19 дэх удаага зохион байгуулагдаж гэж байна.
Тэгээд за олимпиад бол өөрөө за гавьяатын нэрэмжит болж байгаа маань. Ер нь одоо яг юм нэрэмжит болсноороо ямар ач холбогдолтой болж байгаа гэдгийг бас танаас зөвхөн зүйтэй ахлаа. Тэгээд дээрээс нь бас гавьяатаас нэмж суухад ер нь одоо залуу үеийнхаа одоо шинэ залуу үеийн оюутан залуучуудаа ер нь бас юу гэж захиж одоо юун дээрээ илүү алдж байгаа, юун дээрээ илүү онж байгаа юмсан гэдэг. Энэ талаар бас танаас бас зөвлөгөө бас сонсъё гэж бодож байгаа хүмүүс зурагт үзэж байгаа ахaltaа. За хийж гэдэг шиг. За олимпиадын ач холбогдол бол маш их байгаа. Тэгээд анх тэр түрүүний хэлсэн дундуу өчтөрийн удирдах явах үед санаачлагдаж энэ жил 19 дэх таваад байгаа зохион байгуулагдаж. Тэгээд жилээс жилд энэ үйл ажиллагаа бол өргөж зохион байгуулалтын хэлбэр нь дулам төгөлдрөшөж ингээд зохион байгуулалтаа явуулдаг. Түрүүний хэлснээр одоо ихтэй сургуулиудын хоёр үе шаттай явагдیں۔ Ихтэй сургуулийн төвшин дотооддоо олимпиад явуулдаг. Тэгээд хоёр дахь төвшин бол улсын олимпиад гэдэг энэ сургуулиудаас шалгарсан энэ ихтэй сургуулиудын 5 оюутнууд бол ингээд зохион байгуулагдсан юм байна. Тэр 5-д орох гэж бол үндсэндээ дараг 1-р курсээс л тэр ингээд мөрөөдөж бэлдэж явдаг гэж одоо олон одоо оюутнууд төгсөгч нар бол ингээд хэлж идэг. Тэгээ төгсөөд гарсан хүмүүс нь бол нэртэй төртөө үнэхээр одоо сайхан ажлуудыг бол хийдэг байгаа. Түрүүнийгээ дүрдээд ямар төгсөгч нар байна гэхэд бас гадаадд ч гэсэн тэр дэлхийн хэмжээний одоо том байгууллагад жишээнд Fortune сэтгүүлээс гардаг азтай 500 компани гэдэг одоо эхний дэлхийн том компани 8-д байдаг одоо McKinsey гэдэг компани байдаг. Тэрний одоо татварын чиглэлийн одоо хариуцсан газрын одоо тий одоо ахалж ажиллаж байгаа одоо инхмаа гэдэг оюутан бол одоо бас энэ олимпиадын авраг тэр санхүүгийн бас ахлаад ажиллаж байгаа наран жаргал гэдэг охин бол бас мөн ялгаагүй энэ олимпиадын авраг хүмүүс ингэ байдаг. Мөн одоо энэ Big Four гэж хэлж байгаа манай олон улсын санхүүгийн зах зээл дээрх одоо том компаниудын одоо партнер болоод явж байгаа бол олон одоо энэ оюутныг тийм ээ өөрөлд олимпиадын аврагуудыг бол нэрлэж болохоор байна л да. За тэгээд сүүлийн үед 2009 онд за яг миний бие санаачлаад ер нь энэ олимпиадыг бол бас нэг нэрэмжит болгож явж ивэл зүгээр юм аа. Гэхдээ нэг хүнээр тогтмол биш. Өмнөх үед энэ Нягтланбаатар тэгэл энэ бүртгэл тооцооны асуудлыг ч юм бол урагш нь аваад үзэх юм бол олон жилийн түүхтэй. Одоо 21 оноос ахгуулаад нөгөө анхны 5 яам байгууллагаас сангийн яам байгууллагаас хойш албажаад энэ бол тодорхой системтэй болгоод явагдсан. Түүнээс өмнө ч гэсэн ингээд манай судлаач нар, хувийн судлаач нараар аваад үзэх юм бол магадгүй дэлхий дээр мөнгөн тэмдэгт те одоо энэ арилжаа бүртгэлийн асуудал Монголоос эхэлсэн байгч тийм сураг ажгийг бол судлаач нар бол ингэж хилдэг. Тийм учраас бол энэ бол маш олон жилийн түүхтэй зүйл. Тийм учраас бид нар бол тэр үеүүдэд хэн ямар үүрэг оролцож энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө явж байсан бэ гэсэн тэр хүмүүсийг бас хойч үед нь таниулж мэдүүлэх тийм ээ түүхэд үлдээх тэдгээрийн одоо сайн туршлага тий ололт амжилтыг одоо бид нар дааж дуурайх тэр чиглэл рүү одоо явуулах зорилгоор бол 9 он санаачилсан. Тэгээд 9 онд одоо бид нар Түмэн багшийн Монгол Улсын гавьяат багш Түмэн багш гэж одоо олон Түмэн багштай Түмэн шав гэж хэлдэг. Түмэн багштай Түмэн багш гэж одоо нэрлэдэг Монгол Улсын гавьяат багшийн нэрэмжтэр бол анх нэрлсэн. Түүний дараа одоо Балжины багшийн дараа нь одоо манай Нягтлангийн дотроос яг Нягтлан хийж байгаад анх удаа Хөдөлмөрийн Баатар болсон одоо Сүхбаатар аймгийн Гом гэдэг хүн байдаг. За тэр хүний нэрэмжт болгож ирсэн. Тэгээ Монгол Улсын гавьяат багш, Дамбад орж багш, Монгол Улсын ардын багш, Нямсран багш, доктор профессор Чойжилсран багш, за Монгол Улсын гавьяат эдийн засагч Бачрал багшийн нэрэмжт бол зохион байгуулсан. Тэгээ одоо энэ хүний одоо манай дундуу багшийн одоо энэ салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 20 гаруй жил бол маш одоо идэвхтэй одоо саяны хэлсэн ололт амжилтуудын нэлээд одоо гол нь бол энэ хүний удирдах явах үед хийгдсэн учраас энэ жил одоо институтийн 20 жилийн ойгоор за мөн одоо дундуу багшийн маань энэ жил 70 насны тохиож байгаа. Тэгээд энэ үеэр бас одоо хойч үеийн залуучуудад таниулах зорилгоор бол энэ олимпиадыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр нэрэмжт болсноор тухайн хүний талаарх хийж бүтээсэн зүйлүүд гэдэг маань тэр хувь хүнээр дамжигдаад нөгөө тэр үеуд тэр цаг үед болсон одоо бүхий л үйл явдал бол одоо ингэж баримтанд дарж ирж үлддгээр маш их онцлогтой юм билээ. Тэгээд энэ үйл ажиллагааг нь улам сайжрах байхаа. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт үүсгэн байгуулагдсанаар бол мэдээж нэгтлэн бодогчдыг одоо нэгтгэдэг юм байгууллагатай болсон байна. Тэдний чадварыг одоо чанар чансааг өсгөх тал дээр дэлхийн тавцанд гаргах, олон улсад хүлээн зөвшөөрөх тал дээр бол олон дөрвтэй ажлууд хийгдсэн тодорхой л доо. Харин энэ нэгтлэн бодогчдын нийгмийн амьдралд гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг хувь хүмүүсийн амьдралд нийгмийн хөгжилд одоо оруулсан хувь нэмэр юу байна вэ гэвэл та бүхний хувьд хэрхэн яаж хариулах вэ? Та нар ер нь яг энэ тал дээр анхаарч ажилладаг уу? Ажиллаж исэн бол бас ямар ажлын туршлагууд жишээнүүд хэлэх боломжтой байдаг болов? За багш нэлийн дэлгэрэнгүй ярих бах. Энэ дараа илүү төршлөгтэй байна.
Тэгэхээр яг ер нь бол нягтлан бодогчгүйгээр байгууллагыг бол төсөөлөх боломжгүй. Тэгэхээр нягтлан бодогч гэдэг хүн бол тухайн байгууллага дээрх тэр нөгөө хязгаарлагдмал нөөц хөрөнгийг одоо тэр байгууллагын зорж мөрөөдөж байгаа алсын хараа эрхэм зорилгод хүрэхээр одоо үйл ажиллагаа зохион байгуулж байгаа төсөөлөл хөтөлбөр бүхий л үйл ажиллагаанд яаж оновчтойгоор зохион байгуулах тэрийг удирдах идэг тийм одоо санхүүгийн удирдагч одоо шийдвэр гаргахч одоо тийм хүн л дээ. Зөвхөн одоо бүртгэл данс тооцоог нь хийгээл тайлан гаргадаг гэдэг энэ үйл ажиллагаагаар бол хязгаарлагддаг байна. Ер нь яг тэр ажил нь бол нэлээд төлхөө явж ирсэн тийм түүхтэй. Тэгээд одоо үед бол энэ үйл ажиллагаа бол нэлээд тийм хөгжиж өөрчлөгдөж тэр байгууллагын одоо тэр нөөц хөрөнгийг удирдахч гэдэг тал руугаа илүү хөгжиж явж байгаа. Тэгэхээр өмнөх үеүүдтэй бол магадгүй тэр бүртгэл тооцоо яг гэвэл өмч маань өөрөө нэг л хүний өмч байсан тийм үү? Одоо улсын өмч байдаг гэсэн. Тэр үед бол тэр төрийн одоо хөрөнгийг одоо хатгалж хамгаалах хямгтай байх тийм үү? Өргөдүүлчихгүй байх, хүрээчтэй зарцуулах чиглэл рүүгэн бол тэр бүртгэл тооцооны ажил нь нэлээд явагддаг учраас хүмүүсийн хувьд бол одоо тэр өнгөрсөн цаг хугацааны тоо мэдээг л одоо баримтжуулаад тайлан гаргадаг гэсэн ойлголт бол нэлээд байсан. Одоо бол зах зээлийн нийгэмд очиод тэр нөгөө хөрөнгийн чинь эзэн бол олон хүн болсон. Олон хүний сонирхол өөр, олон байдлаар удирдах залхахыг, олон төсөл рүү явуулахыг зорддог. Өөрсдөө оруулсан хөрөнгөө хэр үргэлжлэхтэй байгааг бодитойг мэдэх, илүү их өргөөжтэй байх тухай асуудлуудыг шаарддаг болсон учраас тэрэнд тохирсон одоо ур чадвар мэдлэгийг эзэмшиж сүүлийн үед бол чих хандлагаж явж байгаа. Зөвхөн одоо бид нар ингэж явхад хуучин бол нягтлан бодогчдын ажил бол санхүүгийн тайлан гаргах хэмжээнд хязгаарлагддаг байсан бол сүүлийн үед бид нар жилийн тайлан annual report тийм тэр байгууллагын түвшинд жилийн тайлан гаргах үйл ажиллагаанд бол нягтлангууд бол чухал оролт явж байгаа. Бүр цаашлаад одоо бол одоо нэгдмэл тайлан буюу integrated report ингээд тэр байгууллага дээрх цогц мэдээллийг тийм үү олон нийтэд яаж хүргэх вэ? Тэр мэдээллийг хэрэглэгч нар бол олон янз нар тэр хувьцаа эзэмшигч нар, хөрөнгө оруулагч нар, төрийнхэн тийм ээ. За татварынхан бид нар хэдэн төгрөгийн татвар авах уу? Нийгэм даатгалынхан бид нар хэдэн төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл авах уу? За тэгээ банкныхан энэ байгууллага зээл олгож болох уу, болохгүй юу гэх мэт чинь тийм ээ. Хөрөнгө оруулж бүхий л талаар тэгвэр ажилчид, бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгч гээд бүхий л талын хүмүүсийн мэдээллийг цогцоор нөгөж явах тийм зорилго бүхий тайлгналын системийг ч гэсэн одоо энэ санхүүгийн хүмүүс бол удирдах явж байгаа. Тэгэхээр энэ бүх ажилд ер нь бол байгууллага дээр байдаг бүхий л одоо гал тоогоо ингэ зурж идэх хувьд бол нягтлан бодогчдын өөрөөр бол одоо маш их олон талаас нь бол бид нар бол тайлгнаж болно, тайлбарлаж болно тийм ээ. Зөвхөн бүртгэл тайлан тооцоо шийдвэр гаргах талаас гадна бол тэр манлайлагч, удирдагч гэдэг талаас нь бол олон талаас нь тайлбарлаж болох байна. Тэгэхээр өнөөдөр Монголд 150 мянган аж ахуйн гэж байгаа гэсэн одоо ийм мэдээлэлүүдийг авахгүй 150 мянга. Тэгэхээр нягтлан бодогчдын тоо бол 35 мянган хүн байна. Тэгэхээр одоо ер нь бол байгууллага бүхэн нэг нягтлантай байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол заашгүй одоо тэр мөнгө орж ийнэгээ зарж ийнэ гэвэл тэгэхээр бол 150 мянган нягтлан бодогч хэрэгтэй байдаг л да. За тэгэхээр одоо бол тэр 35 мянган нягтлан бодогчоос маань 10 мянган бүр доктортой ажиллаж байгаа том ахын компаниудтай байх. Тэгээ 15 мянган яаж яах гэхээр тэр нэг жижиг аж ахуйн гэж бид нар ингээд хуваагдсан шүү дээ. 15 мянган одоо 150 мянган, 140 мянган, 130 мянган аж ахуйн гэж рүү хуваагдчих. Тэгэхээр тэд нар маань нэг хүнд бол нэг 7-8 аж ахуйн гэж нэг нягтлан бодогч 7-8 аж ахуйн гэж. Баргийн зарим одоо сайн ажилдаг нэг нь бол 10-аач одоо байгууллагын тайлан гаргаад одоо ингээд явж ийн л да. Ер нь бол одоо бол тэгэхээр энэ бас их нэг талаас бол яг одоо нөгөө нягтлан бодогчтой хүн бол их үнэтэй цэнтэй бас нөгөө талаас бол орлого сайтай байх бас нэг боломжийг одоо бол харуулж байгаа юм л да. Энэ бол бас яг төрийн хууль мөл дээр аваад үзсэн дэр бас тэнд зогсож байгаа үгүй юу гэвэл бас тэр бас жоохон зовлонтой. Одоо нөгөө гэрээт нягтлан бодогч байх хэрэгтэй. Тэгээд гэрээт нэгнийхэн дагуу яг юм хийж өгнө гэж энэ төр гэл ингээл баахан асуудал үүсэлдэ. Гэхдээ ер нь бол нягтлан бодогч мэргэжил бол маш их ажлын байр ихтэй мэргэжил гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Бас одоо энэ том хэмжээний нягтлангууд бол ер нь их том төслүүд, том одоо үйл ажиллагаанд зөвлөгөө өгж оролцож байдаг. Одоо ингээд томхон хөрөнгөний бирж дээр үнэт цаас арилжаалагд хатчил бол одоо гол тэрний тооцоог хийдэг, тэрний тооцоо хяндаг хүн бол нягтлан бодогч нар байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа энэ мэргэжлийн нягтлан бодогч гэдэг энэ хүн бол маш их үнэтэй цэнтэй бөгөөд маш их ашиг орлоготой тийм хүн байт юм байна гэдгийг би нэг хоёр жишээ давцгаа хэлээ тийм. Би нэг удаа нэлээд олон нягтлан бодогч нараа аваад Австрали улсад явж ирсэн. Тэгээд бас хөдөөгийн фермер үзээгээд
жуулчны компаниар үзүүлсэн тэнд нэг 60-аад хүнтэй хатуусан суудсан байхгүй. Тэгээд дандаа бусдууд нь дандаа гадны усад манайхан нэг 10 хэдэн хүн л явсан. Тэгээд тэр нэгүүд хөтлөгчл тийм байна, энд юм байна энтергээд айлбалаа явуулсан. Тэнд тэр хөтлөгчл байх байсан нэг хүн энд одоо ямар усад амьдэрдэг юм бэ? Ямар сайхан газар байгаа л нэг гадаа хөдөө явж байгаа л тэгсэн чинь. Энд мэрэгсэн нэгтлэн бодогч гэх мэтлэнгийн тийм хөндөр цэлэнтэй усууд, орлоготой усууд энд амьдэрдэг юм аа гэж. Тэгж байгаа юм л да. Тэгээд бид нар чинь хоорондоо бие биенээ нудралт цаадлаа нэгээд их өндөр их баян байдаг ханаа шүү дээ энд гэл тэгээд нудралт цаад байж. Тэгээд тэрний дараа бас нэг Германд яваад ирсэн нэг нөхөр над царай өдөр ярьсан л да. Тэр нь манай хүн Германд очсон нэг найзтайгаа хамтаа Ердийн вагонд суудсан. Тэгээд ингэ явж ирсэн чинь тэгээд ингээд өөдөөс хараа суугаад л тэгээд хоорондоо яриа үүсгээд л ингээ ярьж ирсэн чинь чи ямар хийдгүүгээл биенээс асуугаад гэсэн чинь би Монголын мэрэгсэн нэгтлэн бодож гэдэг хариулсан чинь нөгөө хүн шууд босоод зогссон. Босоод зогсоод одоо хүндэтгэл илэрхийлж байна гэдэг зүгээр мэхэж өслөө. Тэгээд та яагаад тань гэхдээ би танаас нэг юм асуучлаа гэдэг. Та яагаад чом одоо энэ вагонд ингэ явж байна бидэнтэй хамт. Хоол нь бол тэнгэрийн хүчтэй таа чинь бол тэгсэн гэж бод. Тэгэхээр тэнд бол ямар хөө их нэртэй хүндтэй бас ямар их орлоготой чигтэй байдаг гэдэг нь бол харагдаж байна. Энэ бол ерөөсөн тэгээ. Манайхан ч гэсэн одоо харагддгийг. Одоо ер нь бол одоо ингээд ер нь анхны мэрэгсэн нэгтлэн бодогч болох гээд одоо ирж байгаа хүн маань зүгээр л одоо цүнхээ барьцсан нэг жоохон бага шиг охтууд явж исэн бол 7 жилийн дараа буцаад ирэхдээ мөлийн том компани нэгтлэн болцсон сайхан тэрийг унтсан одоо гадуурсан тэрэгнүүд нь багтахгүй болоод л одоо ерөөсө тэгдэг л байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гэж бол би бас өөрийн чинь асуултанд хариулах гэдэг. Олон одоо манай залуучууд бол одоо мэрэгсэн ерөөсөө нэгтлэн бодогч мэрэгчлээ хүн бол мэрэгсэн нэгтлэн бодогч болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгээд энэний төлөө тэр том одоо гадаадын одоо том хүмүүсүүдийн тэнд зэндаанд хүрэх хэрэгтэй. Одоо би сая манай Чимцэрэн бол манайхаас гадны том компаниудад ажиллаж байгаа улсуудын тухай ярьлаа. Гэр Америкийн одоо Техас мужид хүртэл их том банкны салбар өдөртэй байж байгаа хүртэл одоо манай мэрэгсэн нэгтлэн бодогч байгаа. Их мэтлэнгээр одоо ийм сайхан амжилтууд байна. Тэд нар маань үнэхээр одоо тэгж л нэг одууд шиг тэг сайхан амьдарч байгаа. Тийм л байгаа юм л да. Тэгэхээр энэ амьдрал төрхийн тулд яг хөцөр ерөөсөө нэгтлэн бодогч мэрэгжил бол энийг хүргэж чадна. Гагцхүү хүн өөрөө идэвхтэй, хүн өөрөө цагаан сайн ашигладаг, хүн өөрөө тэмүүлэлтэй, зоригтой тийм л ах хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Тэгэхээр өрн эзэн өөрөө хичээвэл заяа нь тэр сайхан газар одоо таны хүргээд өгчнөө гэсэн ийм л зүйл байгаа юм. Тийм учраас бол нэгтлэн бодогчдод энэ залуучууд маань яг хөцөрийг хамгийн гол нь одоо зоригтой тийм одоо том нэгтлэн болохын төлөө зоригтой ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт бол одоо хүн их сайхан хүмүүстэй их сайхан харилцдаг. Харилцааны соёл гэдэг бол хүнд бол маш их юм өгөөжтэй зүйл байдаг. Зүгээр яг зүгээр хүмүүсүүд бол урдны хүмүүсүүд бол ярьдаг л да их буянтай хүн гэж. Их буянтай хүн гэж. Тэгэхээр би тэрийг нэг юуг тайлбарладаг хөцөрийг за буянтай хүн гэдэг бол их энерги цуглуулсан хүн юм аа. Их сайхан энерги цуглуулсан хүн одоо ингээд багш нар бол их буянтай л да. Тэр чинь ягаад гэвэл хүмүүсүүд сайхан мэдлэг олгож байна. Тэгээд тэдний сайхан энерги авч байгаа багш нар уурлаж дайрдаг хүн тогтолдог юм уу тэр гэж байхгүй ч тэрнээс багш нарын ярьж байгааг сайхан тогтоож аваад л одоо ингээд оюутан хүн бусад улсууд ингээд баярлаад л одоо ингээд тийм учраас сайхан энергитэй хүн байх. Тэрэн шиг одоо хүнийг ингээ баярлуулж дандаа одоо баярлуулж байх юм бол таны энерги бол улам өсөж өгч юм аа. Тэгээд нэг мэт та бол одоо их буянтай мөн таны ажил бүтдэг. Ажил үүсч бүтэн амьдрал чинь сайхан болно. Хүн бүхэн одоо танд хандна хүн бүхэнд эергээр харагдана. Ийм сайхан болох хэвээр. Тэгээд дээрэс нь өөрийгөө хичээгээд ингээд явах юм бол одоо тэр хүн бол одоо сайхан хүрсэн одоо эрх чөлөөндөө хүрсэн одоо хувь заяан давлаг хүрэх тийм болцоотой юм аа л гэж би бодд юм аа. Тэгэхээр бас гавьяатын хувьд бол нас өдөр түрүүн даал хүрж байгаа гэдээ бас дурдчихсэн. Тэгээд нэгтлэн бодогч хүн байнга ингээд толгойн ажиллаад ингээд сэтгэжээдэг учраас бас их юм саруулахын өтөлт юм болов уу гэж би бас дотроо бодож байлаа.
За тэгээд нэвтрүүлэг маань жаргах цаг хэдийнэ болсон байна. Тэгээд 20 жилийн түүхтээ хийсэн бүтээсэн зүйл ихтэй ийм байгууллага учраас бидний хувьд бол олон зүйлийн тухай ярмаар байна. Тэгээд хамгийн сүүлийн асуултаа асуух зүйтэй байхаа 20 жилийн ой хүрээнд одоо олимпиадаас гадна ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Тэгээд бас 20 жилийн ой болж байгаа учраас энэ байгууллагт хамаардаг. За эсвэл одоо Монголд одоо ажиллаж байгаа бүх нэгтлэн бодогчдоо зориулаад бас 20 жилийн ой мэдчилгээг бас төвшүүлэх байхаа гэж бодож байна. За 20 жилийн хүрээнд бол олон ажлууд хийгдсэн. Бид нар зөвхөн баярлж суулгах гэхээс илүү энэ онд бол бүр дажид эдийн засгийн хувьд асуудалтай учраас илүү тийм бүтээлч байдлаар үйл ажиллагаа өргөжүүлж чанаржуулсан тийм чиглэлээр бол тэмдэглэе гэж бодож байгаа. Тэгээд сар болгонд бол тодорхой ажлууд төлөвлөгдөө явсан. Сая бид нар 1-р сард мэргэжлийн нэгтлэн бодогчдын жилийн уулзалтыг хийсэн байна. Тэгээд жилийн уулзалт маань хоёр зорилгоор явдیں۔ Нэг нь болохоор энэ байгууллага өөрөө гишүүдтэй байгууллага. Тийм учраас гишүүдтэй өөрсдийнхөө жилийн тайлан, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангаа ил тод хариуцлагатай тайлгнаа гэдэг зорилготой. Нөгөө талаар тухайн жилдээ хийх үйл ажиллагааны төсөв төлөвлөгөөндөө гишүүдийнхээ санал бодлыг сонсох. Тэгээ хоёрт нь бол тухайн салбарт шинэлэг одоо дэлхийн хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, үндэсний хэмжээнд юун дээр анхааруул зөвлөлтөй вэ гэсэн тухайн сэдвийг зорж барьж аваад тэгээд гишүүд дэмжигчтэй мэдээлдэг. Өнгөрсөн жилгээд бид нар капитал маркетинг талаар өөрөлд санхүүгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар, тэгтлэн бодогчдын үүрэг барил ямар авах талаар бол бид нар жилийн уулзалтаа хийсэн. Энэ жил гэхэд төрөний дөрөвдөгдсөн нийгмэл тайлан буюу өөрөлд нэг байгууллага, нэг цогц тайлан гаргаа гэдэг энэ асуудлыг бид нар бас төр засагтаа зөвлөх зорилгоор, бас энэ чиглэлийг хөгжүүлэх зорилгоор бол бид нар жилийн уулзалтаа хийсэн байгаа. За тэгээ 2-3 дугаар саруудад бид нар салбарын дараа нарын зөвлөгөөн, нээлттэй өдрөлгүүд, аудитын компаниудын уулзалт зөвлөгөөнүүдтэй бол ажил хэрэгч юмар бол ингээд 2-3 дугаар саруудад зохион байгууллаа. Одоо ингээд дүүргүүд дээр өдрөлгүүд маань бол явж 20 жил юу хийв гэдгээ бол гишүүд дэмжтэй тайлгнаж байгаа. Энэ ажлуудаа хийж байна. За 4 сард бол бид нар оюутнуудад чиглэсэн нэлээд олон ажлууд байгаа. Улсын олимпиадаас гадна оюутнуудын мэтгэлцээ, элтгэх урлаг, эсийн эвслэг, орчуулгын ингээд цогц уралдаануудыг бол ингээд зохион байгуулна. Нэгтлэн бодогчдын дундад ч гэсэн одоо элтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнүүдийг зохион байгуулахад төлөвлөсөн байгаа. 5 дугаар сард бол энэ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг бол зохион байгуулна. За 6 дугаар сард бол гишүүд дэмжигчдийн дунд нэг спортын тэмцээн төлөвлөсөн байгаа. А 7 сард бид нар Аз номхон далайн нэгтлэн бодогчдын хурлыг Монголд анхудаа зохион байгуулах арга хэмжээ хийж байгаа. Тэгэхээр Аз номхон далайн орнуудад бол 23 орны одоо мэргэжлийн байгууллага бол энд ажилладаг. Тэгээд 3 өдөр бас манад бол Монгол улсад бол зохион байгуулагдах юм байгаа. Энэ бол мэргэжлийн хувьд бол нэлээд том арга хэмжээ. Энэ чиглэлээр бид нар бас бүсийн хэмжээнд, дэлхийн хэмжээнд дуу хоолойгоо гарах цаашлаад бид нар бас олон улсын томоохон одоо ачаа үүрж тийм ээ Монгол улсад зохион байгуулж Монгол улсаа таниулах, тэдгээрээс одоо хамтарч ажиллах, дэмжлэг туслалцаа авах ийм боломжууд бол эхний хагас жилээр бол төлөвлөгдөд байна. За тэгээд намар бол бид нар бас нийт төлөвлөсөн арга хэмжээгээр 20 жилийн зүйлийг одоо талбай дээр нээлттэй ард түмэндээ тайлгна гэсэн бодол байгаа. 12 сард бидний одоо их хурал маань болон 6 дугаар их хурал маань болно гэх мэт нэлээд онцлогтой жил болж төлөвлөгдсөн байгаа. За мэдчилгээг бол дондог шараар өгье гэж бодож байна. За ингээд Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтын 20 жилийн хойг тохиолдуулан нийт мэргэжлийн нэгтлэн бодогчид, нийт аудиторууд, мөн Монгол улсын нийт нэгтлэн бодогч нарт бүгдээрэнд нь наз жаргал, эрүүл энх, сайн сайхан ажил хөдөлмөрийн их амжилтыг хүсэж өгсөн өрөөж мэдчилж байна. За баярлалаа. Ингээд энэ өглөө бидний урилгаар Монгол улсын гавьяат эдийн засагч доктор профессор Дондог Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Чимэд Сүрнаар урагдж сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Та бүхний ажил үйлс өндөр амжилт хүсье. Тэгээ тун удахгүй болох гэж байгаа 19 дугаар олимпиадад нь бас амжилт хүсье. Тэгээд энэ бас олимпиадад залуучуудыгаа идэвхтэй оролцоорой гэж бас уриалмаар байна. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Хүмүүстээ кофе цайны нэвтрүүлгийн маань Бямб гарагийн шинэ дугаар танд хүрлээ. Бидэнтэй хамтдаа байсан баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрлөөрэй.